За энэ гэрээ хэлцээр хийгээд хичнээн хэмжээний мөнгө шилж орж ирж байна. Тэр зөх хэмжээнийхаа тэр орж ирсэн мөнгөнийхаа үр өгөөжийг хүрдэж чадж байгаа юу үгүй юу гэж асуугаад байна л да би. Энэ талаар хариулт сонсч муурах юм. За тэгээд энэ олон гэрээ хэлцээрүүд явж байгаа гадна дотны. Тэгээд чон ворооноор аливаа юмны өмөнөр гэдэг шиг энэ засгийн газар одоо бүрэн бүрдэж амжаагүй үед тэр Чингис хаан онгоцны уудлын тэр гэрээ хэлцээр бензин тосыг батлан энэ төргээ яваад ах юм. Тийм их орноосоо урвсан үйлдэл гаргаж болохгүй шүү. Тэр арбитрийн шүүх мөнх нь бол гачин юм байлээ шүү дээ. Энэ юмыг одоо дараа бас нэлээд анхаарч үзэж хийх ёстой ш. Ийм бас гэрээ хэлцээрүүд байгаа шүү олон улсын. За санал илүү. За ажлын хэсэг 4 номер. Гамбатгчны асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал. За одоогийн байдлаар яг хэлцээрийн үр дүнд тэтгэврээ тогтоолгоод гадаад улсаас тэтгэврээ давхар авч байгаа хүний тоол 308 байна. За энд бол Польш улс дээр 4, Унгар улс дээр 58, Чех улс дээр 6, Солонгос дээр 7, Оросын улбаны улс дээр 233 гэсэн тоотой байна. Баярлалаа.